Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ хамт зохиолч Ариун сайхны жигүүр ургуулж өгсөн тэрмэн номын хэсгээс хамтдаа уншиж адал явдлаар аялцгаая. За, миний унших хэсэг 72 дугаар хуудаснаас эхэлж байгаа. Going to war, you and I go rough. We keep drawing things. Тэр орой бид нэлээд уцгаалсан юм. Аяллаа ахлагчийн гэрээс гарч нөгөө гэрт орлоо. Тэр гэрээ залуус их гэж нэрлэсэн. Самнах, бэ, кимах, орших, мэдээж эрдэнэ. Бид хэд сүүжүү пив холн нууж амьдрал ярьж тэд ирчүүд л болсон хойно гар ордолтаа хийн солонгос тоглоом тоглоцоолоо. Манай хэд нэлээд модчээ. Самнах орон дээр сууж байгаа дугжарч өгч. Орших маргааш жолоо орох болохоор төрүүлээд унтсан. Кимах гар орилдаан хийж байгаад гар гээд орон дээр хөвцснээ тэр чихтэй унтаад өг. Эрд нэлээд даадгийн юм уу? Уус нүгэн сайн мэддэхгүй. Эрүүл согтуудаа нэг л зангараа гэдэг шиг ямар ч хувралгүй суучлаалаа. Хүмүүсийг хөгжөөж, ая цанганд олж, тата тухта орчин бүрдүүлж өгдөг яста мундаг залуу. Хамт байх хором цаг мүж бүрт түүнийг таньсаар л байлаа. Нэг мэдсэн бид хоёулах навлдчихжээ. Би ганц 2 л пив уусан болохоор даачгүй. Гэсэн ч шөнийн 2 цаг болж исэн болохоор эвшээлгээд л суулаа. Гэрт 4 ортой болохоор би яахаа мэдэхгүй л сон. Орон дээр хөвтөх гэхээр эрдэнд унтахор байхгүй болчих гээд байдаг. Яахаа мэдэхгүй явтаач гарч нойл орё гэж бодоод эрдэнд хоёлоо нойл орох уу? Тэгээ гэд бид хоёр гэрээс гарахад буруу намуухан шивэрч байлаа. Байгалийн цаана нэг гоё үнэр. Эрдэнэ гадаа гоё юм шүү те. Харин те ёстой гоё цаашаа бүр эмо гэж гэд гараа дадлан дээш харна борон тэргэлдэхэд мишэлээ унлаа штэ гэж шоолонгоо хэлээд хөвсгөл явсан бол чамд эннээс гоё газар үзүүлэе гэж бодож байлаа. Эмо цаашаа штэ гэж харамсангүй хэлэхдээ за яах вэ? Дараа явж болно штэ гэд би эрдэнэ рүү хараад инэмсэглэхэд амралтын газрын бүлэг гэрэлд инэмсэглэл нь тодхон харагдаж байлаа. Дурлалдаа шатаж явснаа хайр болоо хайрчсан Энд хүлээч гэд би нойл руу орлоо. Аагаагүйз мишэлээ тэгтэн их л дотн гой мэдрэмж төрөв. Анхудаа нойлд би засж явах та инээсэн баг. Хариулж чадсангүй. Ярих гэхээр шээс таслах гээд чимээгүй суугаад байлаа. Эрдэнэ санаас авсан байртаа алгуурхнаар мишэл гихтэн аагаагүй гэд би нойлоос гарлаа. Эрдэнэ намайг явуулаад баас юм уу гэхээр нь би явуулаад баагаагүй гэж хэлээд мөрөн дээр нь зоглоо. Миний үйлдэл бүрийг анхааралтай энэ эмсэглэн ажиглах дээр харцсан. Яагаад ч намайг хэрэглүүлээд байгаа шиг. Би нэг л жоохоо охин шиг нэг бол айгүй эмгтэлэг байхаа мэдэрлээ. Мөрөн дээр байдаг бурхан чөтгөр хоёрын чөтгөр нь надаас явсан гэлтэл байлаа. Just take it off. Эрт ор хүрцэхгүй тул бид хоёр ярилцж байгаад машинд ор засна унтгаар боллоо. Эрт надаас энд унтах зүгээрөө духгүй бол хэлээрээ гэдэг хэлэж байна. Надад энэ мөч үнэхээр романтик санагдсан. Кинон дээр зориуд эзгүүхээр төөрдөг хос шиг л санагдаж байлаа. Гата бороо намуухан шивэрч машины дээвэр дээрх туслууд аялдуу аялгуу болон сонсогдсон. Жижигхэн орон зайд бид хоёрын амьсгалал тод сонсогдохоор дуугүй намгүй. Цаг хугацаа хүртэл төр зогсчихсан мэт. Зөвхөн бид хоёрын ертөнцөл гүйлдсэн мэт. Зүрх түг цогл. Түүний бүлийн амьсгалд зүрх минь өөрийнхөө хурцсаж дотор хүн твтж байлаа. Юу ч бодохыг хүсээгүй хэрнээ бодол минь уймарч гараа хаан давхаас эхлээд амьсгалаа хааш чиглүүлэхийг мэдэхгүй. Бяцхан охин шиг сандарч байлаа. Амьсгал минь хүртэл хэд чанга сонсогдоод байх шиг. Хөл гар минь тавгүй, сэтгэл минь төгшүүртэй атлаа догтлно. Энэ бүхний цаана нэг л мэдрэмж намайг алгуурхан түлхэх шиг.
Өөдөөс харна хэвдэх эрдний тайван төрх чимээгүй орших миний бүх эргэлзээг намжааж сандрал дунд гэрлээс ах шиг болсон. Яг л одоо л надад чадах зориг хэрэгтэй гэж дотроо шивнээд өөрийн мэдлгүй түүнийг ингэрт наалт нэвтлээ. Зүрх нь хурдан зохиж байгаа нь сонсогдоод бид хоёр хэсэг чимээгүй болоод. Эрдэн саяныг Мишелээ сайхан амраараа гэт намайг тэврээд духан дээр үнсгэд би балмагдана. Яхаа мэдэхгүй өөрөө ирэхгүй тэврээд ингэртэн шигдснэ. Чиж бас сайхан амраараа. Тэгэхэд нурууг минь зөөлн нийлбэж байснаа татж ирээд урал дээр үнслээ. Энэс цаашаа уншгүй байх уу? Хүүхдүүд үзчихвч магадгүй энэ хэсгийг сонирхож байгаа хүмүүс намайг хөдөлж аваад уншаарай. Яг энэ хэсгийг халахсаад үргэлжлүүлээд уншъя. Цонхоор нар түнэн. Шүнжин орсон бороо зогсож бүртийг ч үлгүй гайхалтай цэлмэг хөглөө байлаа. Тэр маань намайг тэрсэн хിവэрэ гүн нойрондоо унтаж байна. Би харцаас алгалгүй хараа твтэж байлаа. Хөмсг нь ямар гоё гэж хоош урагшин зөөлн хэллээ. Нүд нь яг л миний дуртай давхраагүй. Өндөр хамартай эхлээд нүдийг нь дараа нь хамрыг нь тэгэд урал дээр нь зөөлн үнсгэд өмнөөс үнсээд намайг сайн харж амжсан уу гэж аярхан хэлэгдэн би нэмсэл. Тэглээ харлаа сайхан амарсан уу гэд нүдэрээ инээснэ намайг чанга гэх чин тэрв. Яа ямар чанга тэрвэрдэг юм бэ гэхэд чи өөрөө эгдүүргээд байгаа зү. Тэр агшин цонцоглоо. Бид хоёр угсгийн өндийн үл орших хоёроо босороо гэд дахин цонх тогшохоор нь би за гэж хэлээд хувц хөмсөд төрүүлээд гарлаа. Манай гэрийнхэн сэрж байлаа. Бүгд тэн минь мэдээд эргэн харавал машин гэрт их л орхон байлаа. Шүний явдлыг сонсоогүй байгаа гэж бодоод жаахан санаа зовх шиг. Эрдэн машинаасаа бууж ирснэ. Будуулахны зах арай л сунгасан гэж бодохгүй байна адагта гэж инээхт нь ичингүүр нь шинээр аваад өгчгнөө заа юу гэд гарыг нь цагахад машин гэртээ арай ойр байж шүү тийм ээ гэд бас инээлээ. Баярлалаа та бүхэндээ. Зохиолч найруулагч Ариун сайхны жигүүр ургуулж өгсөн номны хэсгээс уншиж толиуллаа. Тавхан таалагдсан бол номоо худалдан авч уншаарай. Хаагур зарагдж байгаа комент хэсэгт бичээд үлдэх болно. Та бүхэнтэй хамт бодогдгойлоо. Баярлалаа та бүхэндээ.